Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болсон радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна Хайквишн хамтран ажиллана. За мөн 100% хүртэл шинжлэгдсэн ус Пантин хамтран ажиллана. За өнөөдөр бол пүрэв гарагт бид нар үйлчлэгээ гэдэг сэдвийн хүрээнд ярьдаг байгаа. Өнөөдрийн үйлчлэгээ их таалагдж байна. Үл халзан баймааргүй байна гинэ. Гарч би өгсөн ингэхгүй юу? За ер нь бол хүмүүс нэлээд одоо юу гэдэг илбэг тохиолддог гэдэг чинь энэ чинь бол. Тийм. Ямар нэг шалтгаанаар ус тодгоон цөөрсөн те багассан хүмүүс. Тэгээд энийг чинь одоо ингээд нэг юм нөхөн шилжүүлж суулгана гинөө. Тийм үйлчлэгтэй болсон байна. Ус шилжүүлэн суулгах гинөө. За тийм юмтай болсон байна. За зарим нь бол за ус шилжүүлэн суулгадаг юм гэхэд сайхан юу яадаг штэ. Парек зүүчдэг штэ бас. Тэгэхээр парек хийж өгдөг үйлчлэгээж байж болно. Ус шилжүүлэн суулгадаг үйлчлэгээ байж болно. Ямарч байсан гэсэн ер нь хүнийг үстэй харагдуулдаг энэ үйлчлэгийг хийдэг хүмүүсийн талаар энэ үйлчлэгээ ямар үнэтэй байдаг талаар хаана хийдэг талаар те хийлгэсэн хүмүүс нь орж ирээд их үр дүнтэй байсан ингэдэг юм байна тэгдэг юм байна өвддөг юм бол зовдөг юм бол яадаг юм бол те тэр чинь ингээд нэг толгоонд нь ингээд хойдлоос нь үсийг аваад урталт нь судагчд юм аа янз бүр тий гэх мэт энэ зүйлийн талаар ярих гэж байна. Нэлээд олон хүмүүст бас сонсож байгаа хүмүүст бол сонирхолтой байх болов хэрэгтэй мэдээлэл байх болов гэж бодож байна. За хүний ус бол янз бүрийн шалтгаантайгаар унана. За ер нь бол хамгийн түгээмэл нь наснаас хамааралтайгаар эсвэл эрдэсийн дутагдлаас болоод ч юм уу те. За эсвэл одоо нөгөө хүүхэд төрсний дараах хэсэг хугацаанд ус ингээд унаад буцаад ургадаг штэ. Гих мэтчлэн иймэрхүү асуудлаас болоод халзан байгаа тохиолдол байгаад байгаа. Ер нь бол бас удамшлын юм байдаг. Бас байдаг тийм. Ихэнх хүмүүс бол манай өвөө халзан байсан. Бас халзарсан. Тэгээ одоо би ч одоос нэлээ явчлаа да гэд. Манайхан бас халзны удамтай би харин их тисэж шүү. Манайхан бол эрт талзарсан хүмүүс бас байдаг шүү дээ. Ээжийн талд байдаг. Аав ээжийнхэн гайгүй болохоор юм тисэд идэг юм билгүй дээ. Магадгүй. За тэгээ би сонирхож үзлээ өсвөл шилжүүлэн суулгах үйлчлэгээ яг ямар хуу байдгийг ингээд. За Монгол бол нэлээд дэлгэрсэн үйлчлэгээ юм байна. Зөндөө олон байдаг юм байна. Тэрнээс гадна одоо энэ нэг гадны сайт байгаа байхгүй Солонгосын сайт. grandsurgery.com гэсэн юм сайт байна заяа. За энэ дээрээс бүр дэлгэрэнгүй гоё мэдээллийг би харлаа ингэж байгаа юм байна. Зүсдэггүй аргаар ус шилжүүлэн суулгах юм арга байна л да. За энэ хаалгаанд орохын тулд ингэдэг гэж байна. Хаалгааны цаг нь 3-аас 4 цаг л болт юм байна ерөөсөө. За маш хурдан. За мэдээ алдуулт хийдгүү гэсэн чинь судсан унтуулга хийдэг гинэ. За унтуулдаг юм байна. Имлэгт хэвтэх шаардлагатай юм болов уу гэсэн чинь хэвтэх шаардлагагүй гинэ. За тэгээд оёдол авдаггүй гэсэн чинь авах оёдол байхгүй гэж байна. Тэгээ зүсгүй байгаа юм бол юуг нь аях вэ? Оёдол авах үү тийм ээ. Тийм тэгээ энэ яад юм бол гэсэн чинь зүсэлтгүйгээр ус шилжүүлэн суулгах хагалгаа нь ямар ч зүсэлт хийхгүйгээр усны нэг уутан сар гэдэг шүү дээ тий. Тэр уутан сарыг авах төхөөрөмж гэж юм тусдаа төхөөрөмж гэдэг юм байна. Тэр төхөөрөмжийг ашиглаад усны тэр уутан сарыг нь наашаа гаргаж ирээд тэгээд тэр уутан сар дотор нь усыг суулгачд юм. Тэгээ буцаага хийчих юм байна. Тэгээ буцаага хийчихнэ. Айгуу. Тэгэл ингийн хооронд л 3-аас 4 цаг болдог гэж шүү. Гэхдээ би нэг ус ингээд шилжүүлэн суулгах гингүүд надад нэг хектар тийм альтер нэрэ боломжгүй юм хийчих чинь гэж ерөөсө бодогддгүй. Ягаад гэвэл одоо бид нар чинь бүр эсийн төвшөнд тэ ингээд ажиллаад эсийг бид нар чинь ингээд мисцлийгээд эсийг өөрчлөөд байгаа шүү дээ. Тийм байгаа юм чинь ингээд уудан царыг гаргаж ирээд үсийн суулгаад буцаагаад хийгээд тийм ч актер нэг одоо боломжгүй ч юм уу те юу тийм гэж юу байсан гэж ерөөсө бодогддгоо. Тийм учраас энэ бол маш боломжтой. Орчин үед бол энэ шинжлэх ухаан хөгжснөөр бол энэ маш боломжтой болсон. Тэр байтугай одоо зарим нэгэн тохиолдолд зарим нэгэн одоо юу гэдгийг ядаргаанаас ч болоод юм уу аль эсвэл нэг юм гинтийн айц төгшөөрөөс болоод ч юм уу хүн чинь үснэ халцарсан тохиолдол байдаг. Тийм тохиолдолд бол сэтгэл зүйн эмчилгээ болон за тэр байтугай одоо нэг сайн эмчилгээний шампун ч хүртэл нөхөн сэргээгээд ургуулж штэ. Тийм учраас одоо бол хэдүүлээ нэг юм нэг шампуноор сайн шампуны талаар ярих гайгүй. Ус нөгөө нэг ингээ эрүүлжүүлдэг талаар ярих гайгүй.
яг ингээд ямар ч одоо аргагүй болсон хүмүүсийн хувьд бол шилжүүлэн суудгасан болгосон тэр тухай л ярих гэж байгаа шүү. Тэгээ одоо нөгөө нэг манай холбогдож орж ирэх хүс суулгуулсан хүмүүс болохоор би ийм асуумаар байгаа байхгүй юу? Одоо ингээд зарим хэсэгтээ нөгөө нэг ийм толгоогоо одоо гимтээснээс болоод тэр хэсгийн үс нь ерөөс дахиж нөгөө нөхөж урахгүйгээр ингээд гимтсэн байдаг шүү дээ. Тэр тохиолдолд үс шилжүүл суулгаж болт юм болоо тэр хэсэгт нь гэдэг ч юм уу те. Энэ асуулт бол надад хамгийн сонирхолтой санагдаад байна. Надад үнэн нь ямар хит байдг юм бол гэдэг айгүй сонирхолтой байна. Би ч бас ингээд бас намирвар л шүү дээ. Ингээ одоо нэгэн шингэрээд ингээ хаашаа нилээ явцсан учраас бодвол ээж гэж бодхоо болчиж тэгээд ингэсгээд айтайхан ингээд ямар ч байсан хүн харахадтай анжгаа халзан гэхээргүүл явж ивэл азны колё гэж бодож байгаа хүн байхгүй би ч. Тэгэхээр тэ ямар үнэтэй байдгийг ямар хугацаа шаарддгийг те одоо ингээд насны харьяал байна. Одоо жишээлбэл тэр хараа тэглэх мэглэх чинь бол одоо та 40 өнгөрцөн бол 45-аас дээш гэдэг ч үлээ. Тийм 40 л тийм шүү. Инээ тэрэ гэдэг. Тэгсэн чинь сүүлийн үед харсан чинь 45-аас 40-оос дээш насныхаа анхаараараа тэглэн мэглэн гэсэн бас нэг юм яваа л байлээ. Зөө. Тэгэхээр өнөөдөр бол хэдүүлээ ийм нэг намирсан сайхан үстэй болох. Би хэд хэдэн хүмүүсийг мэднэ. Хийлгсэн хүмүүсийг бол мэднэ. Тэгээ яг ингээд нөгөө тааралтад уулзах чадахгүй байгаа учраас асууж чадахгүй байгаа юм л да. Миний таньдаг бас олонний таньдаг хэд хэдэн хүмүүс бол яг энэ үйлчлэгэнд ороод үстэй болсныг би мэдж байгаа юм л да. Тэгээ таарч өгөхгүй байгаа даа. Тийм тэгээ хамгийн гол нь нөгөө юу яд юм бэлээ штэ. Айгүй гоё хүн залуулаад эхэлжтэй юм лээ. Халзмахаа болчоор илүү гоё залуу харагдчихжээ тий. Би зүгээр үсээ хараар бодоход жимбигэл явчих нь штэ. Шал өөр болчих юм те. Тэгээд ингээ бүр ийм үстэй болж байгаад хараар бодчих юм бол зүгээр нөгөөд чинь. Ургалаа. Цэцэг бэцэг хойноос хүүгээд аюул болно. Тий. За гих мэтчлээ хэдүүлээ ингээд ярилцах нэ. Ер нь тэгээд энэ бол те сүүлийн үед л гарч ирсэн болохоос нэлээд дээр үед бол тим актер элбэг байгаагүй. Байгаагүй. Би л ингээд нэг тим одоо хүүхэд байхдаа ч юм уу залуу байхдаа наад хүн чинь ингээ үсээ шилжүүлээ суудгацсан нэлээд дэргсэн юм би сонсож байгаагүй. Энэ сүүлийн үеийн хохоо. За манай номоо битсэн байна. Ингээ чинь тэр сорив дээр ус ургаж болохгүй. Хучуур эдэн холбооч идэр солигдсон байдаг учраас сорвин дээр усны булцуу байхгүй. Ийм учраас суулгах боломж байдгүй мэлээ гэсэн байна. За. Туркууд маш их халзарддаг юм байлээ. Тэгэл гудамжаар дүүрэн ус суулгуулсан нөхдүүд яваад идэв штэ гэсэн байна. Туркээс мөгөж раасаа. Тэгээд тэрнтэй ингээд сайн хийгдээд тэгживэл одоо яах вэ? Тэгсэн их жаргалч ингэж штэ. Ус суулгалтаар туркууд бужигнуулж ийна. Шведүүд туркууд руу их явдаг байсан гинэ. Турк руу. Тэгээд одоо шведэд ороод ирсэн байлээ. Толгой их үстэй талаас нь аваад халзан хэсэгт нь суулгачдаг. За, эхэндээ хөвгүү харагддаг ч гэсэндээ жиг дургаад ирэхээрээ наснаасаа гой залуу харагдаад эхэлд юм бэлээ гэсэн мэлээ. Тийм. Би мэдээлэл яж байхдаа яг ингэж үзлээлтэд өсвөлжүүл суулгаж байгаа хүмүүсийн зургийг ингэ харьцуулаад амар юу харагддаг юм бэлээ. Өстэй юу. Толгой дээр ингэ жижигэн шиг бүндгэр юм гарсан юм шиг. Яг одоо юу гэдэг ингээд нэг юм нэг хүмүүс нэг юм батгай шахуулах дээр нэг юм сонирм болчдөг штэ. Нэг ойрхон тийм хүмүүс яг тэр шиг тийм нэг юм жижигэн тав гарцсан байгаа эдгээр нь харагдаад айлгаад идэг байхгүй. Тэр тийм актер амар юм биш байж магадгүй штэ. Бид нар л ингээ харахаар айгаад болохоос. Тэгэхээр энэ одоо боломжтой бол тэгээд үн ханшин гайгүй байдгийн бол хэн болгоно л хэлхийг л хүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ талаар нэг талтай гарсан мэдээлэлтэй болцгоо хийдүүлээ. Харин тий. Ингэж яг нэг дэлхийд үс шилжүүлэн суулгах ажилбарыг FUT гэсэн юм хоёр үндсэн аргаар хийгддэг юм байна. Тэгээ сүүлийн жилүүдэд энэ FUE гэдэг техник нь өргөн үрээтэй хийгддэг болсон гинэ. Яагаад өргөн үрээтэд хийгддэг юм гэсэн чинь зүсэлт ерөөсөө байхгүй. Тэгээ ажилбарын дараа өвдөлт сорив ерөөсөө байхгүй. Тийм учраас энийг айгүй хүргэн хэрэглээд байна гэж шүү. Зөв. За маш сайн байна. Хоёулаа хамтран ажиллагчтай танилцуулаад тэгээд эфирийн хугацаа нэнэ. Ирээдүйд таны дагуулна гэсэн үрээтээр Хайкишн хамтран ажиллаж байна. За, Хайкишны камерыг би одоо нэг л камерыг үзүүлээд байгаа. Эднийх маш олон ийм юутай байхгүй юу? Эквипментүүд байгаа. Энд бол эднийд бол за, нэгдүгээрт бол одоо энэ нөгөө гэрт ингээд тавьждаг эн чинь Wi-Fi. Дээр нь тэ ингээд интернет байвал та гар утастайгаа холбож байгаад хаанаас ч удирдах болно, хаанаас ч ашиглаж болно. Энэ зөвхөн камер биш. Энэ камернаас гадна энэ ярьчих болдог. Тэгээ бас домофон. Сайн уу гэдэргээд ингээ ярьчих болдог. Тэгээ ийм учраас энэ бол хамгийн сайн одоо юу гэдгийг гэрт байх аюулгүй ажиллагааны систем болчиход байгаа. Тэгээ эднийх чинь ингээд
зөвхөн камер биш юм байна. Аюулгүй ажиллагааны систем гэдэгт нь юу вэ гэхээр камер, домофон, галын тохиолдол, хулгайн тохиолдол гэдээ бүгдээрээ байж байгаа. Тий. За одоо ингэнэ энэ камерыг та ингээд суйрлуулъя гэж бодох юм бол эхлээд энэ Hikvision-ы альбиснээр оруулж ирдэг BTC гэдэг энэ газарлууд залгаж холбогдоод тэгээ суйрлуулна. Тэнгүүтээ гар утсан дээр чинь танд аппликейшн татаад өгч байна. За тэр аппликейшнээр бол та хэвээр 9 зүйлийн юм хийж болно. Ерөөсөө л ингээд домофон системтэйгээ холбочих юм бол гэрээсээ лифтэд дуудчихж болно. Гаднаас ирж байгаа зочин машинд барьераа онгоолгоод өгчөж болно. Эсвэл нөгөө толгомын талбай дээр хүүхдээ тоглож байгаа хүүхдүүдийг хараад хэмжиж болно гэдэг ч юм уу тий. Маш олон давуу талтай юм л. За Hikvision-ыг ер нь бол хүмүүс ингээд хамгаалтын хяналтын камертай л гэж ойлгоод байдаг. Уг нь бол тэ эднийх чинь зөвхөн хянах биш л те урдчлан сэргийлнэ. За дээр нь нэгдсэн хамгаалт гэдэг чинь одоо тэр сүүлийн үеийн юунууд чинь юм болцсон шүү дээ нөгөө нэг энэ хотгонууд чинь бол домофоныхоо нөгөө нэг юм дэлгэц байгаа шүү дээ. Домофоныхоо дэлгэцэн дээрээс дуртай 6 одоо хотгондоо байгаа суйрлуулсан дурын 6 камерыг харж болно гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Тийм. Тэгэхээр үүдний лифт ч юм уу эсвэл хүүхдийн тоглоомын талбай, гараж ч юм уу. Тэгээ нэг бол үүдний барьерын камер ч гэдэг юм уу тэгээд бүгдийг нь харах болцоод энэ зогсож байгаа тэд дугаартаа саард машин чинийх мөн би тэгвэл дугаарыг чи хийчихье те. Тэгээд дугаарыг нэнгүүд барьер чинь ингээд нэг удаагийн орох хэрэг өчтдөг штэ. Тэгэх мэх болцоотой ч гэдэг юм ингээд ер нь амьдрахад маш хялбар болгож байгаа газар бол энэ Hikvision шүү. Харин тийм байлээ. За Hikvision ягаад ийм алдартай байна вэ гэхээр нийт ажилчдын талаас илүү хувь нь R&D буюу инженерүүд байдаг. Тэгээ өдрөө бүрэн бүтээгдэхүүнээ яаж илүү ухаалаг болох вэ? Яаж найдвартай болох вэ? Яаж хамгаалалт сайтай болох тал дээр ингээ ажиллаж идэм байна. BCT компани нь Монгол дахь албан ёсны борлуулагчаар 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж ирсэн байна. За тий. Гэр офис, дэлгүүр, сургууль, эмнэлэг зэрэг бүх газруудад хийн ахаад дээр та бүхэн BCT компани бол зөвхөн энийг борлуулж байгаа юм биш, борлуулахаас гадна угсралт, засвар үйлчилгээгээ бас давхар хариуцдаг учраас дараа нь энэ ч одоо яах юм бодоо энэ чинь гинт төвдрүүл яах юм бол өдр гэж санаа зовцуулвэ. Яг үнэ. Тэгээд Монгол бол маш олон мянган хэрэглэгчтэй л одоо жишээлбэл зөвхөн хяналтын камер гэдэг энэ юугаараа одоо сектораараа сая гаруй борлуулалтыг аль хэзээний Монголын зах зээл хийчихэд байна гэж шүү. Тийм. За хаяг байршлын үед те. Компьютерландын төвийн баруун талд 28 дугаар байранд Hikvision центр гэж байгаа. Компьютерландын 103 мөн Компьютерландын 201 гэсэн юм лангуунууд судалдаалагдж байгаа. Компьютерланд бол 10-аас 10 цагаас 17 цаг 30 минут хүртэл ажиллана. Тэгээд нэм гарагт амардаг байгаа. Утасны дугаар нь 75 65 66 77 гэсэн дугаар руу залгаад 2 гэдэг дотор утсаар холбогдно. За ингээ хамтран ажилласан Hikvision-д баярлалаа. Баярлалаа. Facebook-оос Hikvision-гээ яах юм бол албан ёсны хуудас гарч ирээд мэдээллийг авах боломжтой шүү. Баярлалаа. За 77 38 83 болон 77 87 88 30 утаснууд холбогд одоо нэгдсэн. Та өс шилжүүлэн суулгуулсан болон иймэрхүү үйлчлэгээ авсан бол орж ирээд өөрийнхөө туршлагыг бидэнтэй хуваалцвал их сайн маш олон тантай адилхан зөвлөлтөө юм байна. Байна. За өдрийн мэнд үргье. За шилжүүлэн суулгуулсан. Би 3 жилийн өмнө суулгуулж байсан. За. Тэгээд Монголдо суулгуулсан. Яг ковидын дараа гэсэн үг. Ер нь эхэндээ бол айцтай байсан. Тэр хоёр аргаар суулгуудыг гэдгийг нэг төсөлттэй аргаар нь суулгуулж байсан. За. Тийм. Тэгээ одоо нэг тэр ертөнцийн ус ургасан чихрээ тэр сорин дээр нь ус ургдаг болохоор тэр жоох нэлээд сорьтой байдаг тагдан дээрээ. Хойдын дагдны уснаас аваад урдд суулгах юм байлээ. За. Тэгээд тэр ямар үнэтэй байсан бэ 3 жилийн өмнө? За 3 жилийн өмнө 7 сая 500-аар за нийтдээ 3500 суулгаж байсан. Тэгээд 7 сая 500 мянга болоод хийжсэн. Эхэндээ бол ингээ ер нь өвчин бол байхгүй мэддэхгүй. За. Тэгээд нэг уртлын нэг 2 шанаа гэхээр ингээд суулгуулахад яваад нэг Новкинд харж байгаа суулгадаг болохоор жоохон маргааш нь Новкинд доошо буугаад ингэ яа тийм билээ. Нүүр жоохон хавтах гэдэг. За. Тэрнээс бол ерөөсөө өвчин байхгүй. Тэгээ нэг юм 2 өдөр л жоохон хавдартай явах юм байлээ. Тэгээ ургалтын хувьд бол минийх бол 100% ургасан. Хүмүүс ундаг мундаг гэдэг тэр бол мэдгүй над тэр л тийм байгаагүй. Ашгүй одоо бол тэгээд ингээд бүх өснүүд чинь сэрэгцээ ингээ өөрөөрөө нөхөн төлжөө яваад байгаа юм байна шүү дээ тийм үү? Тийм байл. Ерөөсөө нэг анх орохдоо айцтай орж байгаа байхгүй. За ингээд унчих үедээ нэг хэдэн сая төгрөг байхгүй болчих үедээ хоноо сарвтай болчтой гэж тийм айцтай байсан чинь тийм байдгүй юм байна. Гэхдээ хойшлын донор ус уртлын хүний уртлын тухны хавьд төсөд ус хоёр чинь хоёр өөр байдаг юм байна. За.
Одоо нь хойцын дагдан тагаа услахаараа нэг юм бууржгордоо юм шиг үс. Долгионтой. Тэр бидний уртлын үс юм байхгүй ингээд шулуун байгаа шүү дээ. Энэ ялгаатай байдаг юм билээ. Тэгээ ялгаа нь юу юм билээ. Хальт харахад ялгаа нэг тийм амар сүртэй мэддэхгүй үстэй. Юу ингээ харахад мэддэхгүй. Ер нь бид нар өөрсдөө суулгацсан болохоор энэ арай бууржгордоо, энэ хойцол арай шулуунд бай, дагсны үс юм байдаг юм л мэдчихэж байгаа болохоос яг харахад мэддэхгүй. Хүн бодол хараад мэдэхгүй шүү дээ. Мэдхгүй. Хөөе дараа нэрээ нэг угааж арчиж нөгөө нэг одоо юу гэх индүүзэж орооход зүгээр эзтэй. Ерөөсөө ямар ч юм яг л өөрийн үс угаасаа миний үсийг хойноос нь урд нь ургацсан зүгээр ерөөсөө асуудал байхгүй юм билээ. Эхэндээ би чинь өссөн дараа өсөө угаалж байгаад энэ ингээд ихтэйх угаагаар энэ нэг унцдаг шүү гэсэн чинь одоо ч бараг уунж болсон чинь бараг мэдчихгүй угаасан ч бодож бараг сайн үрэлж унахгүй юм билээ угаасаа. За яг тэ ер нь бол нэг юм нэг өдөр тутамдаа нэг нормалны хитэн үс гэдэг 10-аас 50 үс гэдэг л унж байдаг гэсэн. Тэр бол байх л билгүү дээ тий. Тэр өстэй урд суулсан даанар ус ундгүй байлээ. Ерөөс ундгүй байлээ. Зөө. Одоо бидний нэг уртлын нэг дагнаас урагшаа уснууд байгаа шүү дээ. За тий. Эдгээр бол ингээд баг гараараа ингээд самтаа дээр унаад идэх шүү дээ. Тэгээ даанар ус хойтлын дагсны ус хэрэг ахтаа ундгүй. Одоо халтарсан ч гэсэн хүмүүс нэг хойтлын дагсны усны байгаад дээ шүү дээ. Тий. Тэрс ерөөс мэдгүй минийхээс ундгүй мэж ойлгоод байгаа шүү дээ. Зөө. Имчилгээний дараах арчилгаа гэж тустай юм байд юм бэ нүү? Үгүй яг тухайн үед хэлсэн дараа нэг зур ийм шампанаар угаагаараа гэд Монголын халгаа шампан л гэж зааж өгч өсөө. Тэгээд халгаа шампанаар угаагаад угаахтаа нэг зур нэг юм ихний эжентүүд нэг юм зур нэг юм үрэх биш нэг хэтрхийн нэг чанга өрөхгүй зөөлхөө нэг юм илэх маягаар нэг 7 хоног угаагаад өнжөөл нэг угаагаад юм билээ. Ер нь бол гам барина гэдэг нь хэр удаан байгаа вэ? Уг нь нэг 3-6 сар л гэдэг юм. Тэгээд хүн чинь яг нэг 3 сар болоод ирэхээр матчих юм билээ шүү дээ. Гам бариха. За өөр юм шиг болоод ирэхлээр нь тий. Тэгэхээр энэ урах гэж жоох ингээд ихэнтэй нэг эвгүй ургадаг юм. Нэг жижигхэн улаан цэгшиг юм ингээд болцсон. Харин айгүй эвгүй харагддаг юм байна тий. Тэгээд тийш ингээд явандаа ингээд нэг юм эдэлсэн юм шиг ногоон болоод ирэхээр нэхлээ айгаадсан байхгүй. За ингээд унж байгаа юм байна. Нүс санаар бодохгүй байгаа ш нөгөө. Тэгсэн чинь ингээд эхлээд ингээд суулгаснаар эзэр чинь бүх хүсчихлээ унцдаг юм байлээ. Бүгдөө унцдаг юм байлээ. Тэгж байгаа дараас нь шинэ усаа гэж ургаж ирдэг юм байлээ. Тэр яг нэг ингээд юу маань уутанцар маань одоо жинхэнэ өөрийнхөө жинхэнэ үсийг ургуулах гэж байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд тэгж ургаж ихтэй нэг идэлсэн юм шиг ногоорсон юм шиг болж мөнгөтэй болж эхэлдэг. Тэр зүгээр юм байлээ. Тэр ерөөсөө нөгөө зүгээр өнгөнд хувирж байгаа юм байна. Тийм. Тэгэл ургаад эхлэнгүүд нэг жоохон зараа шиг өстэй л явна ихний ээлжинд. Хэдэн сар болж гоё ургаж байна. Ер нь хүний үстэй 6 сар болоход ерөнхийдөө аваа нэг юм хөөрхөн болчихдөг юм байлээ. Усан дагуур ороод ч юм уу тий. Хүний үстэй өөрийнх нь янз болдгоос л болдог бах тоо тий. Тэгээд үсчин өөрөө нэг уураг учраас дотроосоо уураг уухаар сайн ургадаг юм байлээ. Тийм ба. Тий. Одоо манаас зэрэг нэг өдөр хэлж байгаа байхгүй юу. Тэгээд би ерөөсөө уураг угаагүй. Нөгөө найз маань уураг уусан чинь тэрнийх ингээ хурдуургаад байгаа байхгүй юу. Зөөр халиураал нэстэ. Минийх ингээд зарааны ус шиг ингээд байж байгаа тэрнийх ингээд усан дагуур орцсон байгаа байхгүй баг 2 санжаар илүү орцсон байхгүй юу. Зөө. Тэгэхээр усны ургалт уураг ухах ямар уураг уун гэсэн үг юм. Зүгээр л гадуур зарж байгаа нууд уургууд байдаг шүү дээ. Би бол маань яг Herbalife-д уураг уусан. Тэгэхээр ер нь уураг уухад дотроос бас зүгээр юм. Гаднаас хэлдвэжтэй юм байна. Уурагтай хоол хүнс эзэн ч зүгээр л юм байна тий уураг ихтэй. Тий, ер нь тийм байлээ. Тэгээд гадна сансар Монгол халгаар шампанаар л угаачдаг юм байл шүү. Зөө. Ангижруулж гэж гин үү? Тэгэхгүй. Зүгээр халгаар шампанаар зөөлөө угаагаал тэгэл тэрнгүүр нэг өнжиж нэг угаагаал. Эхэндээс нэг 3 сар гарна гэж угаадаа сүүлдээ мартаал тэгээд юугаар чамаа угаагаал гэсэн шүү. За халуусан баярлаа. Үнэхээр гоё зөвлөгөө авлаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Баяртай. Гоё маа. За. Нэг бармаарч шиг санагдаад эхэллээ шүү тийм ээ. Одоохийн лайон голоор харагдаж байгаа зураг бол энэ эмэгтэй бүр үнэхээр гоё болсон байгааз. Яг ингээд урдлын хэсгээс ингээд өнөө шугам тавьж байгаа татцсан. Энэ бол яг над шиг болцсон амтнал хийлгээл янзын гоё болчлоо шүү. Тий. За тэгээд Шведээс ингэж саяхан энд тийм үс шилжүүлэн суулгах газар судалсан. Тэгшин ч бас үстэй юм шиг харагдуулах шивээс хийдэг газар байна гинэ. Толгойнхоо зургийг явуул гэж зөвлөгөө өгдөг юм байна лээ гинэ. За. Нэрээ сүүлийн үед фэйсбүүкээр ганц нэг тийм юунууд харагдаад байгаа шүү дээ.
ингээ урталт нь ингээ нөгөө мэрэгжлийн нөгөө юм шивдэг хүмүүс өсний ширхгийн дагуу шивчт юм бэлээ. За энэ нөгөө нэг зүсэлттэй гэдгийг нь хийж байна. Тийм байна. 90.1 сайн байна уу? Сайн байна уу? Радио басаарай. За. Үр шилжүүлэн суулгасан уу? Оо тэгсэн. За хэр удаж байна одоо суулгаад? 2 жил болж байна уу? За бас л шинэхэн байгаа. Бас л нөгөө нэг зүсдгээр хийлгэсэн үү? Нэг бол ингээд нөгөө нэг удамцар суулгадгаар нь хийлгэсэн юм уу? За би Туркд хийлгэсэн. За. Монголыг судлаа, Туркийг судлаа. Цаатынхаа радиог бүр унтраачихдаг хөө. Тэгээд уцаараа ярьчихдаггүй бол ингээд давхар сонсогдоод байна. Одоо. За одоо зүгээр болсон. За Туркд та болохоор дагсныхаа артлаас ахуулаад урагшаага суулгасан уу? Тэгсэн хойдлын донор хэсгээс нь аваад суулгасан. Найзтайгаа хоёулаа Турк яваад. Судалсныг ихний 10-д ордог. Ихний 10 доторх эмнэлгүүдийг судалж агаад. Тэгээ нэг 4-5-т нь ордгоор нь. Нэг агент тэр зуучлуулад. Үн хойш нь ямар хоолд юм бэ? За нэг 1200 евро. 1200 евро гэж чинь манайхаар нэг 4.5 10 сая л болсон юм аа. Гүү 10 хүрэхгүй. Хүрэхгүй. 1200 евро гэсэн шүү дээ. Тий. Минийхаар юу 1200 шүү дээ. Тий 1200. Нэг 4.5 сая явцаад болох юм уу? 4.5-аас 5 орчим болсон юм байна. Тийм байна. 5 сая явцаад болсон юм байна нэрээ. Тэгээ яг миний нэг гол судалсан юм яг өсвөлгсний дараа нэг after care гэдэг нэг юунод хаан сайныг үзээд судалсан дараа бас дотроос гаднаасаа яадаг гэдэг. Тэгээ яг Туркийн юм нь болохоор судалсан дараа тэр юу айгу сайн өгж илээ. Тэр уудаг юм ажиллагааны юунод тэтгэн айгу сайн болов. Тэгээд тэр ингэт юм байна уу? Ханаас уух эмийг нөгөөд дахиад одоо шампунь момпонч гэдэг юм арчилгааны өөр юм өгдөг юм байна уу? Өгнө. За. Нэг хайрцаг дүүрнэл юм өгж ирсэн. Тэгээ тэрийг хэрэглээл явсан. Хэр хурдан ургасан бэ? Гэхдээ яг л адилхан. Яг нэг 6 сар дотроо. Эхний нэг юу. Тэр их амар имлэг байлээ. Хүмүүс амар ордог. Өөрөө 8-9 өрөөтэй байсан уу. Тэгэл баг очрлол Хөдөлгөөнд оруулаад өвддөг юм байна уу? Яадаг юм бэ? Өвдөхгүй. Баахаа өчн намдагч тарьчихна. За. Тэгээ нэг 6-8 цагийн юм болно. За. Тэгэл нэг 3 хүн орж иж нэг юм хийчихэл гарна. Дараачин 3 нь орж иж ирсний хийдэг юм хийгээл хүн болгон тустай юм хийдэг. Тэгэл өдөр хоол цай өгнө. Зөв. Амраан тэгээ тэр нэг юу вэ? Яг тийм үнэ арчилгаа сувлал талаа аягүй сайн байна тий. Ингэсэн үү? Тий, сувлал талаа аягүй сайн. Хойноос чи ингээд нэг хэсэг хуух бүр ингэж зүсч авч ягаад хийсэн үү? Аль эсвэл яг ингээд зүгээр нь утанцраар нь авсан уу? Нэг нэгээр утанцраар аваад нөө сүүлийн үед хийж байгаа тэр юм баг. хувилбараар хийсэн юм шүү дээ. Тэр чинь нөгөө утанцар авдаг хөрөмжгээ тустай болсон юм шүү дээ. Одоо дрил гэх юм уу одоо нэг өрөмдөж авдаг. Тийм нэг юу байгаа. Суулгадаг юу нь одоо бас өөрчлө одоо хамгийн сүүлийн тэр суулгадаг юугаар нь л суулгуулсан гэсэн. Миний харж байгаагаар бол нэг юм шиприцний зүү шиг юмар ингээд аваад байна шүү дээ. Түүж аваад байна шүү дээ. Тий. Тэгээ би нэг найзтайгаа хоёулаа очсон юм уу? Тэрнийх бол нэлээ их, минийх арай жоохон бага. За. Дундаж. Тэгэл найзаас нэлээ их авсан юм аа тэр чинь. За. Тэгээ минийхээс бас тэгээ хойноос битүүл авт юм байл. Тэгэл битүү аавн дээгүүр битүү суулгана. Тэгээд нэг 50% нь унана гэж бодоол. Тэгэл хийсэн. Тэгээ хурж ирж би чи Монголд бас PRP хийлгүүлээд. Юу Туркд өөр PRP. За. Цуснаас аваад нэг юу гаргаж ирээ буцаагаад ингээд дэшээ тариулсан. Цусыг нөгөө центрифугдж ягаад дээдлийнх нь ээлцийг аваа буцаагаад тарьчихдаг. Манай тэрийг Туркд ч өөртөө бас хэлж ирсэн. 3 сарын дараа ирээд хийлгэжүүл зүгээр шүү гэд. Тэгээд яг Монголд бас хийдэг. Монголд бас суулгачлагаа чинь нэмжтэй уулзсан хийдгээл хийж тэгэхээр за зөвхөн PRP-г хийлгэчихээ нэг 7 хоногтой нэг очиж хийлгээд би нэг 3 удаа очсон баха. Тэгээд одоо манай найзынх бас одоо буцаж унаад бас
сонир болсон байлаа. Юунаас болж ин тэр? За яста юм л нөлөөлж байгаа баг. Яста хүн хүнээс өөрийнх нь онцлог. Таних бол гайг байна уу? Минийх бол зүгээр байгаа. За. Тий. Тэгээ одоо давхараас ахал ордог болцоо. За. Айгуу урд ордог болцсон. Тэгээ тэр нь чи хайтай санагдаад байна. Ийстэ нэг энэ л жоохон хэцүү юм байлээ гэсэн юм бэ нү? Яг суулсны дараа нэг өвчин нам яг тэр оройдоо бол үнэхээр унтаж чадаагүй. Хөвтөж болохгүй, дарж болохгүй. За. Одоо бараг л босоогоор хонсон дооч. Тэгэх юм байна те нөгөө нэг. Тий, тэгээд яг маргааш нь бол амар өвдөж эхэлж байгаа. Тэгээд сэтгэл санаагаа айтайхан байлгахын тулд тэгэл битэрчээс хөтөлцөл өстө дэлгүүрээсэл үзэхнүүдээ үзэл. Тэгэж нэг өдрийг нэг давсан да. Толгой молгой чи ингээд нэг юу яах вэ? Удаан ирээн бодоод хүн амтаа харахад гайхаж байгаад байхгүй юу? Монгол бол гайхал баг. Тэнд бол тоож байгаа юм байхгүй. Тойр тэнд удсан юм уу те? Ер нь бол имлэг нь бол нэг 4 хоноод явхад болно гэж хэлсэн. За. Тэгээ би юмыг ээж мэдхгүй гаширлаад юм билгээд. Ер нь бол нэг 7 хоногоор аваад. Тэгээ 4 хоногийн буудлын имлэгэнд даачиж байгаа. За. Тэгээ өрцөө өдрөөр өөртөө буудлаа аваад 1200 евронд чинь тэгээд буудал модлын уртл орчиж байгаа юм уу? Орцсон байгаа тий. Тэгвэл хямдхан байна тий. Үгүй гайгүй байна. Үгүй нэрээ одоо ингэ суулгуулахад хэдэн ширхэг үс суулгасан бэ? Үсний тоо байгаа юу? Минийх чинь нэг 4000 крафт гэж явж ирсэн баха. Зөө. Их үс шүү суулгасан байна тий. Тий. Гэхдээ одоо яг 4000-гүй юу мэдэхгүй шүү дээ. Өөрснөө л тэгжлээлээ. За, холбосон баярлалаа. Үнэхээр гоё шип өглөө. Өдрийг сайхан өнгөрөөе. Зүгээр харин хүмүүс бас нэг тийм мэдээд аваасаа сурсны дараа бас гол нь одоо гам байрна гэх юм уу та Монголоор. За би нэг юм асууж. Тэг. Юу чи намайг бол ингээд нэг видеогоор ч юм уу харж ирсэн үү? Харж ирсэн. Миний ингээ урд талаар нэг ингээ хоёр талаараа халцсан байгаа үз? Минийхээс чинийх их байсан уу бага байсан уу? Ер нь бол адилхан дөө. Яг минийх бол одоо яг нөө 4000 гэдэгтэй нь бол яг л таарах гэдэг нь үү те чинийхтэй? Тий. За. Ер нь бол та стиг сон анх ингээ үстэй байхад нэг анзаардгүй лээсэ. Яг суулгуулах гад ингээ осуулсан чинь бас нилээ явцсан байдаг юм бэлээ. Тэгэх бах. Тий, өсчд бол янзлаад би ч одоо нэг өсчин дээрээ бараг 10 жил явж байна. Тэр маань тэгэл айтайхан болгоол байгаа л юм бэл. Тэг яг суулгуулахаа осуулаад үтсэн чинь бас нилээ явцсан. Нэр яг ингээд гоё намайг хараад ингээд баримжаатай болчлаа шүү дээ хүмүүс. Нэг иймэрхүү байвал тэт юм байна. Үс суулгасны дараа ингээ ургацсан байхад нөгөө ойр таараг хүмүүс таарчаад юу гэж ийсэн? Залуучдсан байна. Гоё болсон байна. Хүүх гэж тэгжээ. Тий. Тэгнэ. Ер нь бол үс бол ер нь хүний ингээд нөгөө нэг үс сайхан бол зүс сайхан штэ. Хүн үстэй байх, үсгүй байх хоёр чи ер нь асар том ялгаа байдаг юм байна шүү, тийм ээ? Нөлөөтэй байлээ. Нөлөөтэй байлээ. За холбосон баярлалаа. Зүгээр айхан байхгүй. Энд чинь одоо хөгжиж байна. Суулгуулч асуудалгүй юм байлээ. Зөв. За баярлалаа. Их зориг өглөө. Тий. Зүгээр. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Амьдраарай. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. За баярлалаа. Анжи хэлбэл гоё болох хаа л гэж энэ таныг намирсан юм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажиллаж байна. За. Ус ярьсан чи ус ороод ирлээ. За, Pantene-ийн найрлаганд нь Pro V мөн B5 за дээрэс нэмээд сувдны агуулмж байдаг. За тийм учраас энэ агуулмжууд яг яад ингэ гэхээр нэгдүгээр усны гэмтлийг аягүй сайн засаж өгдөг. Pantene-ийн бүтээгдэхүүн нь усны салгаалсан хэсгийг засах, усны эрүүл байдлыг сэргээхэд тусалж байгаа гэж. Одоо нөгөө ороогоо линдүгэл түлээд ахаар ингэ үзүүрээс нь хоёр салгаалал ингэ авчдаг. Тэр байдлыг засна гэсэн. За усыг бэхжүүлнэ буюу витамин B5 нь усыг тижээж бэхжүүлж хугарлыг нь багасгаж өгдөг. За тэгээд энэс гадна чийгшүүлэх найрлага нь бас байгаа. За гялалцсан ийм болно. Хамгийн гоё давуу тал нь эдний нөгөө будагтай усны шампунь аягүй сайн билээ нэрээ. Будагтай усыг чинь бас нөгөө зориултын шампунаар угаахгүй будаг гараа авчнаа. Харин мөнгө төгрөг болно. Тийм. За зөвхөн усны шампунь биш ээ. Эднийх бол
Усны шампунь дээр нэмэгдээд ангижруулагч, маск, эрчимтэй арчилгааны тос, усны үзүүрийн тос гэдэг ингээ олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж байгаа. Та бүхэн энэ 5 сарыг дуустал Имарт, Номин, Carrefour, Минидлгүүр зэрэг ийм томоохон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж авах. Нэг бол Take MN гэдэг сайтаас худалдаж авах юм бол 30% хүртэл онцгой хямдралтай байгаа юм шүү. 30% онцгой хямдралтай байгаа. За тэгэхээр бид нэр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 73 32 33 гэдэг дугаараас авч болно. Энэ угаасаа нөгөө тег цэгийн хөргүүлж авах утасны дугаар юм билээ. Хөргөлнө гэсэн шүү дээ, тийм ээ. За тэгээд Anongo гэдэг Facebook хуудаснаас бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авчих боломжтой. 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Баярлалаа. За бүх сүлжээ дэлгүүр супермаркет болон нөгөө тег MN-ээс аавн 77 73 32 33. За баярлалаа. Баярлалаа. Ямар гоё хоёр хүн холбогдоод ер нь нөгөө хоёр төрлөөс ч хоёуланг нь ярьчлаа шүү дээ. Ихтэй эмхтэй тий. Дээрэс нь за дараагийн сонсогч 9911. Өдрийн мэнд. За ус суулгуулж ирсэн үү? Суулгуулж. За хизээ суулгуулв? Манай одоо бас яг чам шиг ингээд урдуур нэг одоо бусад нөгөө халзуу хүмүүсийн үед бол арай баг учраас арай хямдхан болох байх гэж бодсон чи. За. Энэ суулгуулсан. Хоёр турк юмч ирээд нөгөө яг хоёр туркууд нэндээ суулгад юм байна. За. Тийм. Одоо эмгийнх нь нэрийг хэлэхээр рекламцсан болчихсон. За тийм. Тэдний дээр суулгуулаад тэр суулгасан үрчин бол ундгүй юм бэл. Суулгасан байхад харин нөгөө хуучин байсан үрчнүүд нь унд юм бэл. За. Тийм. Тэгэхээр ер нь бол нэг хийлэгчээ араас нь ахаад бол хийлгмээр л юм байл ер нь. За. За чинийх тэгээд минийхээс бол хичнээн ус суулгасан ер нь бас яг тэр 4000 гэдэг чи одоо 4000 чинь нэг эргээд угахтаа нэг 6000 юм уу нэг 7000 болж ургана гэж хэлсэн юм. За. Тийм ээ тийм. Нэг юм нөгөө нэг тэр нөгөө юунаас хоёроос 3 тий 2 юм байлаа шүү дээ. Тий. Тэр харин тэр нөгөө өвчин намдагч тэр нэг хийсэн тарианууд нь нүүрлүү орж ирэхээр шүү дээ өмнө үзээрээ зэрэг. Юу тэр хавтар тойлонд харагдсан. Тэрний хэд хоног нэг 2 3 хоног. За бараг 7 хоног. Илдээ өрөвшөлгүй байжгаад яахгүй бол бас нөгөө дараа нь хатиг матах гэх юм уу тийм асуудал гэсэн байна. Араас нь сервисийн сайн ихгүй бол. Яг нь Трамп ч одоо бас тийм нөгөө өсвөлгөөс Трампын уудаг юм мэдэргээд насан туршдаа шатдаг гэж байна. Сүүлдээ сонсож байгаа зэрэг. Нэг хатаг гэж цаашраад. За. Тэр хуулгангууд одоо царайз ус мүсээ харахаар бас цөөлөн таатай нөгөө анзаардгүй явжгаад яг ургаал нэг сурах чалбаг шиг болоод ирэнгүүт таалтай байсан. Манай одоо бүр харангийн тавгаас ихтэй. За чи тэгээд энэ хүлээж мүлчээ тэд нэр. Энэ 4000-ыг суулгуулахад ямар үнэтэй байсан? Мань 4 хүн саяар суулгасан. Тэр бол нөө ингээд яг ийм хоёр турк юм жирээ суулгах гэдэг. Яг тэгж хүүхдүүдээр моцоогоо суулгасан. Тэр зүсчмүстгийн бол мэдэхгүй зүгээр сугалж аваад эргүүлээд зоодог. Бид одоо 4000-ыг чинь 4000 удаа сугалж аваад эргүүлээд 4000 удаа хатгах. Тийм шүү дээ. Тэгээд яг тийм туршлагатай гаруудаар хийлгэхэд өглөө нэг 8-аас 9-гээр хэлэхэд чинь өдөр нэг 14 цаг гэхэд дуусчих байгаа. Яг нөгөө манай Монгол эмчнэр жоохон туршлага муутай ч гэдэм үү тийм нөхдүүд бол зарим нь 2 хоног шаадаг гэж байна. Тэгээд тэр дээшээ хараад доошоо хараад хөдөлгөөнгүү тэр олон цаг тэгж ивтэн идэх чинь зүгээр там. Хэцүү юм байна. Амар хэцүү шүү дээ. Амар. Бүртээ тэгээд уцаа үзье гэдгсэн чинь ердөөсөө халгаахгүй. Мэдээж тэгэх байх. Манай сонсогч хаагтай усанд яадаг бол гэж асуусан байна. Ямар усанд? Хаагтай усанд. Хага. Халтан байсан байгаад хаг баг юу ч байхгүй. Одоо яг халцарсан хэсгээрээ суулгуулах гэдэг юм байна уу? Халтан хэсгээрээ байхгүй. Ер нь тэгээд одоо жишээлбэл нэг 4 сая төгрөг гэсэн бол 4 саягаар л хийдэм билээ. Тэгээд тэрэндээ тэр их баг байх нь яах нь хамаа байхгүй гэж хийдэг байлгүй бодвол. Ихтэй зүгээр тэр туршлагатай сайн амлаг дээр ихгүй бол одоо манай тэр гарууд бас монголчууд бас нөгөө хийдэг нөхдүүд хийгээд фейлсэн гарууд нь бүгдээр одоо саяны тэр маний атсан дээр очт юм байна. Зөв. Энийг чинь бас хийлгээд ингээд хийсэн болгоно нь бас амжилттай болдгоо гарууд бас нөгөө буруу хийгээд яг тэр одоо тэр дагдлын ус мөснөөс нь авчаад нөгөөдхөө тэр өдөртөө амжиж хийж чадахгүй
маргааш бид нэр хийж мэнгүүт нөгөөх нь урагдгүй. Нөгөөх нь өгчтэй. Энэс ууш тий шүүх шахаар явж байгаа мовж байгаа гаруутч бас байдаг юм байна. Тэр эмгийн эзэн нөгөө найз ахгүй манай багаа найз. Тэр өөрөө бүр нөгөө мэрэгж явгур шиг болсон баг яаж байгаа дараа нэг дайрлсан чаа. Хайдагсан яасан попорцгаар гаршаа. За. Тэгээд арай өө чи ингэж явж байгаа хийчих гэх. Одоо анжгаа өгшөө чамаас усны юм бүгд хийжсэн байлээ. Ер нь бол. Тийм л юм байна л да. Тийм байл дээ. Харин тэгээ урдуураа эднэр хийлгэхдээ нэг тийм тэнэг ийм зурцсан юм шиг нэг парик өмсөн юм шиг хийлгэж болохгүй. Энэ тэнд минь суулгуул бас арай алтаа харагдах. Амьдралтай харагдах юм байна тийм ээ. Тэгэхгүй ингээл нэг хэмээр ингээд нэг төв тэгсэн нэг хятад кинон дэр нэг лаглаг нөгөө монтаж нар агнэр ингээд үсээ нэг хойш нэг гингүүт нэг бүр нэг зурцсан юм шиг юм л өштэй гэсэн. Яг тийм болох юм бол шал өмчлөө ашаа харагдсан юм лээ. За халуусан баярлалаа. За баярлалаа. Зүгээр. За анцгаа тэгээ газ хийлгэрэй. За үстүүдээсээ түүлж байгаа хийлгэрэй. Танд гар байл та миний дуугаар нь танаад байдаг. Энэ нөхөртэй харин би таарахгүй байгаа байхгүй. Хит нөхдүүдийн хийлгэснийг нь би мэдээд байгаа тэгээд. За. Түрүүний асуусан хүн оройгоороо халтраад байна амар хагтаа гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр би л хэрвээ эмч дээр очих юм бол эмч эхлээд таны үсний хагийг арилгах бах уу? Тэр нэг хагтар зовлон биш ээ. Тэр юу ч хамаагүй. Хуухны эмчилгээ хийлгээ гэсэн байна. За яг үнэ Монгол эмчнэр одоо тэр див тэгшин зурж байгаад хийждэг шүү гэсэн байна. Харангай савгаа сүлжиж мүлжээл гинэ лаг юм уу гэсэн байна. За энд гоё комментс нэмэгээ. Сахартай хүн сахараасаа хинуулж байж хийлгэмээр юм бэлээ. Сахартай хүнийг айгу удаа идчихсэн гинэ. Тийм бас зовлон байж болох юм байна. Тийм байна. Хагтаа хүн байвал хуухны эмчилгээ хийлгээ. Эхлээд хуухаа эмчилсэн дээрээ гэсэн байна. За тийм ээ. Сэтгүүлч Батбаяр их гоё болсон бэлээ гэд хүмүүс нэлээд олон коммент хийсэн байна. Яг нүдэн дээр гоё болж ин гэж шүү. Ер нь маш өөр болдгоо. Маш өөр болдог. Хүн бол ингээд нэг юм нэг төрөл адилтсан юм шиг л болдго юм байл. За нэг сонсогч авч амжих хоёлаа. Амжихгүй хаа да тий. Нөө нилээ юм ярих хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм ээ. Саяны 3 хүн бол 3-удаа маш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгчлөө шүү дээ. Үнэхээр гоё. Хаана хийлгүүл энд хийлгүүл ямар нэг сонгох хэвээр, ямар эмчилгээ арчилгаа хийх хэвээр, хэд хоногийн өөртөө зарцуулна гэж ингэж бодох хэвээр юм тий. Тэгээ дээрэс нэрүүл мэндэ яах хэвээр гэдгийг бас амар сайн бодно. Та өрсөлдөө байх юм бол эхлээ шинжилгээ өгөөд өрсөл нь янз бүрийн юмаа дарчих тэр шинжилгээ. Дараагийн янзын хүндрэл гарах хугацааг энэ хүртэл тодорхой хэлээд өгчлөө шүү дээ. Ер нь маш сайн хүмүүс холбогдоод энэ үс шилжүүлэх талаар ерөнхийдөө бол дэлгэрэнгүй мэдээлэл өгчлөө. Тий, өнөөдрийн нэвтрүүлгийн зорилго бол би хэлсэн. За. Ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатайгаар High Fusion хамтран ажилласан. За мөн 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene хамтран ажилласан баярлалаа. Цогцортой үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээгээ үлээн сонсороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгийнхаа. За баярлалаа.